Ингийн нэгэн зуны өдөр Сөүлийн нэлээд том стадионд маш том тоглолт болж байх үеэр стадионы дээрээс шимэгчдийн өндөг унаа ирснээр кино маань эхэлдэг. Өндөгний дотроос шимэгчийн авгалдаа гарч ирэн асар хурдан доошо буугаад нэлээд согтсон бололтой нэг залуугийн чихээр дамжин тархи руу нь яваад орчлоо. Мань залуугийн бие тэр дороор яг зүзүүлж татганы хөдөлж байгаад шимэгчд бүрэн эзлүүлсэн бололтой. Буцаад хэвийн болох үеэр гаднаас мань залуутай хамт яваа бүсгүй орж ирээд гарч бүжиглээ л да. Гэсэн чи нөгөөх нь хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь ингэтлээ угаадахтай яад юм бэ гэж уурлаад ганцаараа гараад явдаг. Гэтэл удалгүй мань залуу сэргэх үед нүд нь хоёр тийшээгээ гүгээд шимэгч мань залуугийн биед дасаж эхэлж байгаа бололтой шүү. Босч аваад бүжгийн задгаа талбай руу гардаг. Хамт явж байсан бүсгүүн түүнийг хараад "Аха, та зүгээр үү? Одоо сэргэгцэн үү?" гэд асуутал мань залуу нилээн гайхан харж байснаа. Толгоон задран хуваагдаж шимэгчийн үнэн төрх нь гарч ирдэг. Шимэгч өөрийнхөө хурц үзүүртэй тэмцрүүлээр бүсгүйг орилж жамжааг байхад нь тастан өнөөж ирэх ба. Ойр хавьд нь байсан хүмүүс энэ амьсгалтай зүйлийг хараад бүгд л орилолтон гүйлдэж эхлэхэд мань шимэгч энэ хүмүүсийг ч муу ялхаагүй хамаа намаагүй тас цавчин цусан далаа болгож гинөө бүр. Ямар тач бараг 40-50 хүнийг тэр дор нь алчих шиг боллоо шүү. Энэ үед дүрсэлгдэн киноны маань гол дүр Сүүийн бүсгүй харагданаа. Сүүийн супермаркетад худалдагч идэг бөгөөд эдний дэлгүүр нэлээд эвгүй гарууд байдаг газар байдаг болохоор байсгийгээл хачаа авиртай хүмүүс орж ирдэгч Сүүийн бүр дүжирсэн эвтэх аргыг олоод гаргацдаг байлаа. Гэтэл энэ өдөр нэг гүлис нөхөр тараг бариад ирэхээр нь Сүүийн харснаа. "Аха, энэ тарагны чинь хугацаа дууссан байна. Би танд шинээр солиод өгье." Гэтэл нөгөөх нь төвчгнэн Сүүйнийг бүр ёстой 9 шидээр хараагаад эхэллээ шүү. Энэ үед дэлгүүрийн хамгаалагч ирэхэд мань бүтггүй нөхөр овоо далчинхаа болсон ч Сүүйнд хандан "Чи араа мэдж яваарай. Чамаг араас ч олоод алчиж магадгүй шүү" гэж занал хэлээд гардаг. Сүүийн ч иймэрхүү хүмүүс бишгүй тардаг тул нэг их юм бодсонгүй. Орой ажиллаа тарчаад хувцас солиод мопедэндээ суугаа явж итэл араас нэг машин асар хурдтай ирснэ. Сүүйнийг албаараа мөргөд унгаачдیں۔ Энэ машинтай нөхөр өдөр тараг авсан галзуу нөхөр байгаа байхгүй юу? Бүр ингэж амар ус санах гэж байдаг. Тэгснээ бүр болоогүй. Машинаас амар том худаг гаргаж ирснээс Сүүйний нуруулуу хэд удаа дүрээд авдаг. Худгалуусандаа шоконд орсон Сүүийн мань хүнээс зүгтах гэж хижээсэн ч өвдөлтөө дийлэхгүй өвсөн дунд унаал өгнө. Харин энэ үед түүний хажууд шимэгчийн өндөг унж таарах ба нөгөө галзуу чинь Сүүйнийг нэг мөсөн гүйцэх гээд өгч ирэх үед мань галзуугийн цээжин дунд нь нүх гартал цоолж орхидог. За ингээд дүрсэлгдэн Сүүийн эмнэлэг зэрэг бөгөөд нэлээд хэд хоног ухаангүй байж байгаад сэрсэн энэ байлаа. Сүүнийг сэрмэгч цагдаан нар ирэн эртээд болсон явдлын талаар тодруулга авч эхлэх ба энэ хэргийг мөрдөж ахлах мөрдөн байцаагч нь Сүүйний нагцах чолмын байдаг. Чолмын Сүүйнээс тухайн өдөр яг юу болсныг асуухад Сүүийн галзуу амтан намайг баах утгалсан гэж хэлсэн боловч Сүүйний биед хутганы шарх байтугай шалбархаач байсангүй. Бас өөрийг нь хутгалсан гэд байгаа алуурчин гидсэндээ цоолуулж зэрлэгээр алуусан тухай хэлэхэд үүнийг сонссон Сүүийн бүр шок. Чолмын Сүүйнийг шоконд орсноос болоод буруу зүрх яриад байна гэж бодоод эмнэлэгтэй хэсэгтээ тэнхэрж байгаа дараа нь мэдүүлэг өгөөрэй гээл гараал явлаа. Ингээд ганцаараа үлдсэний дараа Сүүийн тухайн үед юу болсон талаараа санах гэж хичээх үед түүний биед өдчиг зүйл ороод маш их өвдөж байснаа л сандаг. Ингээд энэ явдлаас хэдэн сарын дараа ганган машин унсан залуу нэг хөөрхөн бүсгүйтэй танилцаад бүсгүйн гэрлүү ирж байгаа дүрс харагдана. Бүсгүйн гадаа эртэл нилээн хуучирсан хаягдсан байшинд ирэх үед мань залуу ч нилээн гайхсан ч бүсгүйтэй унтахын тулд үүнийг тоосонгүй яваал орж ийн. Шатаар нилээн явсаар бүсгүй амьдардаг газар иртэл бүр айлч биш. Бараг орцсондоо диван тавиад амьдар дэмүүгмээр хачин газар өгддөг. Гэтэл энэ үед баахан залуус гарч ирээд мань залууг тойроод бүчээд авдаг. Тэгснээ бүсгүйд хандан "Наад хүн чинь хитэх архиудсан байна. Ийм байдалтай нийтвэл бидний бие хордон штэ" гэж хэлэхэд бүсгүй архийн гартал амьд байлгаж байгаад идцгээе гэд хачаа юм яриад байгааг сонссон мань залуу бүр гайхацсан. "Эдгээр намайг дээрэмдэх гээд байгаа юм бах та" гэж бодоод тэр дороо цагдаа дутгах гэж оролдох үед бүсгүйн толгой задарч шимэгчийн төрх нь гарч ирэхэд мань залуугийн зүрх нь амар нь гарчих шахна. Яг нүгээр цонхоор утаат мин нисэн орж ирэх ба Сөүлийн цагдаагийн тусгай ажилтнууд автомат буугаар зэвсэглээд байшин руу орж ирцгээдэг. Мань залуу тэр дороо зүхтан амжиж гарах ба цагдаа нар дотор байсан шимэгчдийг хайр найргүй шүршин устгаж эхэлнэ. За ингээд байшин дотор шимэгчд болон цагдаа нарын хооронд битүү алалцаан болж эхлэх ба цагдаа нар шимэгчдийг амьдаар нь барих тусгай тороор нэг нь амжилттай барайл авлаа. Ингээд цагдаа нарт хяргуулж эхэлсэн учраас шимэгчдийн нэг нь цонхоор гараад зүхтах гэж байх үедээ цагдаагийн машин дотор өөрсдийнхөө нэг нь байгааг мэдрээд хаалгын хуу татаа артал нэг шимэгчийн толгойд төмөр дуулах шиг зүйл өмсгсөн байдаг. Гайхаа араа үжитэл араас нь цагдаа бүсгүй буугаараа буутсан боловч мань шимэгч шархсан ч гэсэн тэндээс зүхтаж чаддаг. Энэ бүсгүйг Чов гэх бөгөөд шимэгчдийг олж илрүүлэх тусгай ажиллагааг удирдах байгаа юм байна. Човгийн гол зорилго нь шимэгчдийг амьдаар нь олзолж аваад бусдыг нь илрүүлэхэд ашиглах санаатай байгаа юм байна л да. Чой барилгын дотогшоо орох үед энэ тэндгүү хүмүүсийн хувцас цуснаж болсон байгааг хараад шимэгчид энд үрлэж хүмүүсийг бөөнбөөнөр нь хөнөөсөн байна гэдгийг олж мэдэх ба барилгын хан дээр үл мэдгдэг тэмдэг байхыг хараад шимэгчид одоо бүлэг үүсгэж эхэлсэн тухай олж мэддэг.
Харин яг энэ үед сүүний бие нэлээд сайжирсан болохоор эмнэлгээсээ гараад гэрлүүгээ харахаар автобусанд суудсан явж итэл дараагийн буудал дээр нэг эвгүй царайтай нөхөр автобусанд орж ирэх үед сүүний толгойд маш чанга чимээ сонсогдож биеийн тавгуутаал эхэлдэг. Энэ эвгүй царайтай нөхөр орж ирэнгүүтэл сүүн рүү тасралтгүй ширтээд эхлэх ба хэдхэн 7 хоногийн өмнө галзуу нөхөрд хутгалуулсан хүн чинь ийм хүнээс айлгүй яхав. Тэр дөрөв автобуснаас буугаад гэрлүүгээ алхаа явж итэл саяны эвгүй царайтай нөхөрч бас автобуснаас бууж ирээд сүүнийг дагаад эхэлдэг. Сүүийн улмал айж мань нөхрөөс зүгтэж эхлэх үед эвгүй царайтай нөхөртэй хамт бас нэг бүсгүй гарч ирэн хоёулаа нийлээд сүүнийг хөөж эхэлнэ. Ингээд сүүийн маань төмрийн зэг дээр ирээд цагдаа дуудах гэжэтэл эвгүй царайтай нөхөр гарч ирснэ. Чи бидний нэг яг муу юм уу гэж асуугаад толгоон задарч шимгч болон уурахад үнийг харсан сүүийн бүр шок. Ингээд сүүнийг алах гэж тэмцрүүлээрээ далаахад сүүний толгооны агас шимгч болж хувраад өөрийгөө хамгаалж байна. Сүүнийг шимгч мөн байна гэдгийг мэдснийхээ дараа эвгүй царайтай ингээс нэг боршуур гаргаж ирэх үед энэ боршуур дээр эртдийн хан дээр байсан тэмдэг байх ба шимгчдийн бүлгмийг дахин төрөсдийн нийгэмлэг гэдэг юм байна. Чи бидэнтэй нэгд. Хүмүүс хаасаагүй биднийг олж хөнөөж байна. Бүгдээрээ хүчээ нэгдэгвэл юунд ч дийлдэхгүй. Гэж хэлээд яваад өгваа тэдний яриаг нэг залуу сонсож агаад ундааны сам дээр гიშгээд сүүинд баригчдیں۔ Сүүийн тэр дөрөө мань залууг бариад занал хийж эхлэх үед мань залуу үнэнээ хэлдэг. Энэ залуу сайхны хүртэл буруу хүмүүстэй нийлж нөхрөлж явснаасаа болоод өрөнд орчил дээ. Тэгээд эгчдүү хоёрын доо нуугдах санаатай яваа очтол багдуун байдгүй. Гэхдээ том эгч нь шаал өөрзөн ариншин гаргаад хөрөгчөнд байсан түүхийн мах хүртэл идээд байхыг хараад бүр мэл гайхаж ингээд том эгчигээ дагаж явсаар шимгчдийн тухай мэддэг болсон ба одоо харин бага охин дүүгээ хайж эднэрийг даган явсаар энд ирсэн гинэ. Сүүийн залуугийн төрөвчийг аваад хартал энэ залууг камуу гэх бөгөөд харсан зүйлээ өөрхөн хэлвэл би чамайг хаач байсан олоод алж өрхөн шүү гэж анхааруулнаа. Тэгснээ сүүийн тэр дөрөө ухаан алдах шиг болоод сэрх үедээ сая босон явдлаа огтхон санахгүй байв. Ингээд сүүийн гэртээ ирж амарчаад босоод иртэл нэг зурус байж авах. Уншаа үзтэл сүүийн яг юу тохиолдсон талаар тодорхой бичсэн байдаг. Сүүийн рүү галзуу амтанд дайрдаг өдөр шимгчийн агуулдаа сүүний тархийг идэх гэж байсан ч хэдих цус алдсан байсан учраас цусыг тогтоох гэж оролцсноосоо болоод тархийг нь бүрэн эзэлж чадаагүй юм байна л да. Тийм болохоор сүүинд аюул тулгарсан шаардлагатай үед л шимгч нь гарч ирдэг бөгөөд бусд үед нь сүүийн яг л хэвийн мэд байх юм байна. Өөрөөр хэлбэл бусад шимгчид хүний тархийг идэж бүрэн эзэлдэг бол сүүийн хагас шимгч буюу эрлийзүүлж таардаг. Сүүний тархинд байгаа шимгч өдөрт 15 минут л гарч ирэх чадвартай ба шимгч нь гарч ирсэн үед сүүийн унтаа байдалд орж тухайн үед юу болсноо санахгүй болчтой юм байна. За энэ бүхнийг мэдээж сүүний тархинд байгаа шимгч бичиж үлдээсэн бөгөөд сүүнийг аюулд орох эрсдэлтэй алхам хийхгүй байхыг сануулсан байдаг. Энэ үед Сөүл хотын мөрдөгч нарыг цуглуулсан маш том хуралдаан болж байх ба үүднээсээ ахуулаад хуралд ирж байгаа цагдаа нарыг нэг нэгээр нь рентген аппаратаар шалган оруулаад сүртэй байна уу? Шалтгаан нь гэвэл шимгчид цагдаа нарын дунд ч байж магадгүй учраас ингэж урьдчилан сэргийлж байгаа нь энэ юм байна. За ингээд цагдаагийн том мөрдөгч нарыг хамруулсан хуралдаа маань эхлэх бөгөөд Солонгос даяар шимгчид тархаж улс оронд нь аюул учруулад байгааг зарлах ба энд ярьсан бүх мэдээллийг гадагшин задруулж болохгүйг хатуу сануулдаг. Чоймөрдөгч тэнд суусан цагдаа нарт шимгч гэж ямархуу зүйл байдгийг харуулхад үүнийг харсан цагдаа нар бараг нүдэндээ ч итгэхгүй бүгд л шок. Чой тэдэнд шимгчд бол хүмүүс биш гэдгийг маш сайн анхааруулах ба эртэд байсан толгоонд дуулахтай шимгчийг танилцуулаад шимгчд бие биенээ тусгай толгойноор мэдэрж ялгадаг тухай тайлбарлаж өгөх үед цагдаа нарын нэг нь дуулахтай шимгчийг хаанаас барьсан тухай асуудал Чой хэлж байна. Энэ дуулахтай шимгч бол миний нөхөр байгаа юм гэж хэлэхэд бүгд шок. Хэдэн сарын өмнө Солонгост шимгчид гарч эхлэх үеэр Чойгийн цагдаа нөхөр нь шимгчдийн халдвар авснаар эхнэрийнхээ гарт орж одоо шимгчдийг илрүүлэх гол төхөөрөмж нь болцоход сууж байгаа нь энэ. Чой нөхрөө шимгчид алдснаас хойш шимгчдийг ангуужлахын тулд нойрхолгүй явж байгаа бөгөөд одоо түүний гол зорилго бол Солонгост байгаа бүх шимгчдийг агнад дуусгах. Чой цагдаа нарт хандан одооноос та нар хэнд ч битгий итэг хамтрагчтай уртал гэж хэлхва шимгчдийг илрүүлэх хамгийн энгийн арга бол үснээс нь зулгаагаад үз. Хэрвээ энгийн хүн бол яахчгүй. Харин шимгчийн үсийг зулгаавал тэр дөрөө мушгирж хариу үйлдэл үзүүлнэ гэж зөвлөнө. За ингээд хурлын дараа чулмын сая сонсон зүйлсээ бодон хэсэг хямарч сууж байх үедээ үеэлдүүн эртээд нэг л сонин зүйл яриад байсныг гинт санах ба галзуу нөхрийн цэжийг нөхлөд хайсан байсан нь их л сэжигтэй санагдаад байсан болохоор сүүнтэй уулзах үедээ худлаа шалтак хэлж байгаад сүүний үсийг зулгаасан ч хэвэн байна уу. Ингээд сүүний лав шимгчээр халдварлаагүйд итгэсэн чулмын санаан жамраа явчлаа. Гэхдээ тэр сүүнийг хагас шимгч гэдгийг мэдээгүй л байлаа. Сүүний агцтайгаа уулзч явж итэл эртэдийн эвгүй царайд машинтай ирж зогссноо. Манай бүлгийн удирдагч чамтай уулзмаар байна гэж байна. Бид нартай хамт яв. Эсвэл нагцахыг ч наална. Гэж сүрдүүлснээр сүүний хүссэн үсээгүй хамт явхаар л боллоо. Энэ үед Каму сүүнийг алсаас ажж байсан учраас араас нь сэмхэн дагаал явж байна. Ингээ нэлийн явсаар олны хөлөөс хол байх хуучин сарвч маягийн газар ирээд дотогшоон ортол битүү шимгчэд. Ингээд тэдний бүлэгмийн удирдагч болтой нөхөр гарч ирээд видео тоглож эхлэх ба эртээд мөрдөгч чойд буудуулаад зугцсан шимгч бичлэг хийн явуулжээ.
Цагдаа нар тэдний нэгийг олзлон бие биенээ мэдэрдэг чадварыг нь ашиглаж шимэгчдийг хороогоод байгааг сануулсан байх бөгөөд бүлгийн удирдагч энэ бичлэгийн дараа бусдаа хандаж үг хэлдэг. Хүмүүс биднийг ангуучлагаа хизээч зогсохгүй нь болтой. Одоо бүр бидний эсрэг бидний нэгийг ашиглаад эхэлж бид энэ улсад мэдлэх үед бидний нэг маш том тоглолтын дээр хүмүүсийг алснаар бид энэ ертөнцид амьдарч байгаа тухай хүмүүс мэдж авсан. Түүнээс болж сүүлийн хэдэн сар цагдаа нар хасаагүй л биднийг нухчин үнэж байна. Гэхдээ дэлхийд дээр байгаа хамгийн зэрлэг амьтад бол хүмүүс өөрсдөө шүү дээ. Бид амьдрахын тулд хүмүүсийг иддэг бол тэд зугаа гаргахын тулд нэг нэгнийгээ алдаг. Чөтгөр гэж байдаг бол хүмүүс тэдэнтэй хамгийн төстэй. Тиймээс бид одооноос маш өндөр зохион байгуулалтанд орж байж хүмүүсийн алдлагаас зугтаж чадна. Гэт их л урт лекс тавьж явах үед тэнд байгаа шимэгчд дуугуул удирдагчийнхаа үгийг анхааралтай гихчин сонсцгоож байлаа. Шимэгчд хэдий хүний биед орсон ч сэтгэл хөдлөл байдаггүй болохоор ямар ч эмоц гарахгүй байгаа нь хүүтэн хүндий аимшигтай санагдж байлаа. Энэ үед Камву Сүүнийг даган явсаар шимэгчдийн сүм дээр ирсэн байх бөгөөд сүмийн хажуугийн амбар руу яваа ортол тэнд манай хүчит чонхор зах цаашаа баахан хүмүүсийн цогцыг өвчөөд бэлдээд үлдгэсэн байт юм да. Гэхдээ энд Камву ганцаараа биш хэд хэдэн шимэгч энэ агуулгыг сахин найз цаашаа холхиж байх бөгөөд үнэр танарч гэж авах юм алга. Камву бараг бөөлжих шахан энэ дундуур явж явах үед хайгаад байсан дүү өхнийхөө цогцыг харснаар нүдэнд нь нулимс цэлгэнж хоолон зангираал явчихна. Хайртай охин дүүг нь хоолны мах болгосныг хараад уурсан Камву биеэр тиссэнгүй. Тэнд байсан сүхийг аваад харуул хийж явсан шимэгчийн нуруулуу хэд зоочоод амбараас гараал гүйцдэг. Агуулгад бөөн чимээ гарсныг сонссон шимэгчд тэр дөрөө сүмээс гарцгаан агуулгын зүг явж эхлэх үед бүлгийн удирдагч сүүин рүү цооширтэж байгаа нь шар үсийг босгож байсан ч сүүин тэр дөрөө тэндээс гарна. Камву тэндээс хамаг хурдаараа зүхтэн гүйжитэл өмнө нь нийлдэг байсан бүтгүү гарууд нь өрөө нэх гээд араас нь дагаад ирсэн байдаг. Эндээс хурдан зүхтцгаая. Тэгхгүй бол алуулах нь вэ шүү гэж анхааруулсан боловч нөгөө хэд нь юу гэж тоохов? Камвуг зээсэн мөнгөө өг. Энтергээд дарамтлж итэл шимэгчд буугаал ирлээ. Бүтгэхгүй гаруудын нэг нь "Яасан? Та нар Камвуг хамгаалах гэж ирээ юу?" гэж инээгээд хутгаа суглаад далаатал шимэгчдийн нэг нь тэмтрүүлээрээ толгоог нь хэрчиж орхилоо. За тэгээд бус нөхдүүдийн ч гэсэн тэр дор нь тас татан хөнөөх үеэр Камву сэргэлэнтэн зогтож амжнаа. Нилэн гүйжгаад сүүнтэй таран мань хоёр уулын бил рүү бууж явахдаа ашгүй нэг машинтай хүнтэй таарснаар амь аврагдлаа шүү ашгүй. Гэтэл нөгөө эвгүй царайтай нөхөр чинь тэмтрүүлээ далавч болгон ашиглаад араас нь нисжирснээ машиныхан дээр бууж ирээд манай хитийг алах гэж оролдох үед сүүний шимэгч сэрснээр машин дээр ёстой цус гарсан алаан эхэлдэг. Машины дээврийг зад татан алдаж байх үед машины жолооч алууснаар тэрхэд замын хажуу осолдсон ч сүүийн эвгүй царайд хоёр үргэлжлүүлэн алдсаар л байлаа. Гэхдээ л энэ тэнцвэрхэн үзэлцээд байсан учраас эвгүй царайд сүүнд хандан "Чи бидний нэг юм байж яагаад хүмүүс туслаад байгаа? Чи бараг хүмүүсээс ч илүү аюулыг бидэнд авчрах юм байна" гэж хэлээд сүүний талаар удирдагчтай хэлэхээр нисгэж байх тэр мөчөд сүүийн тэмтрүүлээрээ цээжиг нь цоо хатхан алж орхилоо. Сүүний шимэгч түүнд хандан "Би энэ биеийг амьд үлдээхийн тулд бүхнийг хийн. Бусад шимэгчдийг алсан ч хамаагүй" гэж хэлэх үед эвгүй царайд шархаа дэлгүү үхэн толгойд нь байсан шимэгч нь хатан хорчиж байгаа харагдана. Сүүний шимэгч биеийн сүлдсэн тул тэр дөрөө унтчаад буцаас иртэл замын хажуу руу машинтайгаа осолдсон Камву уулын ирмэг рүү бараг унангаа алдж гинөө. Сүүийн мань нөхрийг аврах гэж оролдсон ч яаж чадахгүй байсан ч сүүний шимэгч буцан гарч ирснээр Камвугийн амийг авардаг. Энэ үед шимэгчдтэй тэмцэх хилцсийн байранд чой мөрдөгч шимэгч байж магадгүй с ิจ гтэй этгээдүүдийн материалтай танилцж байх үед манай сүүний материалыг шалган уншиж байгаагаар партныг маань инхүү төгснөө. Сүүний материалтай танилцсан мөрдөгч түүнийг гарцаагүй шимэгчдийн нэг юм байна гэж хардаж эхлэх үед Камву сүүийн хоёр сүмэс зүхтан нэг жижигхэн буудалд хоног төрүүлж байдаг. Камву сүүний шимэгчд Хейди гэдэг нэр өгсөн болохоор одооноос бүгдээрээ Хейдигээ дуудаа явчих шүү за. Камву сүүнд хандан бит хоёр шимэгчдийн эсрэг юу ч хийж чадахгүй. Тийм болохоор зүгээр цагдаа нарт тэдний сүмийн талаар хэлье. Гэхэд сүүн надад найдаж болох цагдаа байгаа. Гэснээр Камву чолмын мөрдөгч рүү гудамжны утсаас залгаад Сожийн сүм дээр яваад очив. Тэнд битүү шимэгчд оргинжилээ гэж хэлээд утсаас алгахва чолмын талаар хамтрагчтай хэлтэл нөгөөтг нь чой мөрдөгчийн баг руу холбогддог. Ингээд чолмын шимэгчдийн эсрэг багийн байранд очиход чой мөрдөгч түүнээс сүүний тухай их л сонирхол асуугаад харна. Би ч бас ихэндээ сэжгэлж ийсэн. Гэхдээ үсийг нь тастаад үзэхэд хэвийн хүн гэдэг нь батлагдсан гэж хариулдаг. За ингээд энэ хэд хамтдаа шимэгчдийн орогноод байгаа сүм рүү яваа очтол чойгийн авч яваад байдаг дуулахтай шимэгч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаагаас харахад энд нэг шимэгч алгаа гэсэн үг. Сүмийн агуулгад хэдэн 10 хүмүүсийн цогцыг хоол болгохоор үрсэн байсныг олохва. Сүмийн байшинг шалгаж байгаад чой шимэгчд хэдхэн цагийн өмнө эндээс зугцсан байгааг анзааран цагдаа нар дотор урагч байж магадгүй. Тухайн сэжиглээ байж явах үед чолмын шалан дээрээс сүвинд бэлэг болгон өгч байсан түлхүүрийн осроо олоод сүвинийг шимэгчдтэй холбоотой байна гэдгийг тэр дөрөө ойлгоно. Гэхдээ энэ тухайга чойд юу ч хэлсэнгүй. Үүний дараа цагдаа нар хуралдан шимэгчд цагдаа нар очих гэж байгааг яаж мэдэж сүмийн байрнаас өмхөмгүй зогтсон тухай ярилцсан. Магадгүй цагдаагийнхан дотроос мэдээлэл өгсөн байж магадгүй. Гэд бие биенээ харц хийгээд эхэлдэг.
Энэ үед чой мөрдөгч чолмын руу нилээн харж байгаа нь түүнийг сэжгэлж байгаагийн илрэл байлаа. Гэтэл яасан гэж чолмины туслах Вомбин гэд нөхөр байсан да. Энэ нөхөр хотоос зайдуухан нэг сарвчин дээр очиод дотогшийн ортол шимэгчдийн удирдагч бусад шимэгчдүүдийн хамтаар зогсож идэм да. Тэгснэ Вомбин мөрдөгчөө таны ачаар бид цагдаа нарыг ирэхээс өмнө зугтаж чадлаа. Хариуд нь бид хэлсэндээ өрнэ. Дансрууч нь 200 саяыг өнөөдрийн дотор шилжүүлнэ гэж хэлэхэд Вомбин бүр бөөн баяр болон царайнд нь Мишель тодорхойл явчлаа. Тэгснэ бүр цаашид шимэгчдэд чухал мэдээллүүд өгөөд хариуд нь цагдаагийн газрын дараагаар томилуулах тохироо ээж ивэл яах вэ? Тэгээ болоогүй. Шимэгчдийн удирдагч болохоо номлогч мань нөхөрт өөрсдийнхөө тэмдрүүлээр хийсэн хутга шиг зүйл өгөөд чойгийн авч яваад байдаг дуулахтаа шимэгчийг хороох даалгавар өгч юм. Тэгэхгүй бол тэр шимэгчийг ашиглан өөрсдийг нь хаан угааг олж мэдээд байгаа болохоор аргагүй л дээ. Ингээд дүрсэлэгдэн чолмын сүйн рүү яриад хаан угаан бэ? Уулзах хэрэг байна гэж хэлээд хаягдсан парк дээр уулзахаар болдог. Чолмын сүйнтэй уулзангуудаа миний чамд өгчээсэн түлхүүрийн осор байгаа юу гэж асуухад сүйн би эртээд хаячих шиг болсон гэж хэлэхэд чолмын карманаас гаргаж ирээд би энийг өчигдөр шимэгчдийн оргондог газраас олсон. Яг юу болоод байгаа юм бэ? Ахта үнэн хэлчих. Гэд ярилцж явах үед чой мөрдөгч чолмыныг дагаад парк дээр ирсэн байдیں۔ Гэтэл нөгөө дуулахтаа шимэгч өөрсдийнх нь нэг ойрхон байна гэсэн тохиог харуулснаар чой бууга барайл парк руу ордог. Сүйнчээс дуулахтаа шимэгчийг мэдэрнэ штэ. Аюул орхон байна бүгдээрээ холдъё гэж хэлэхэд чолмын ойлгохгүй. Чамтай хамт яваад байгаа энэ залуу чамайг дарамтлаад байгаа мó гэд үг хэлхийн завдалгүй Камвуг хоолоогоор нь боож аваад алах нэ баг. Энэ үед чой бууга бараад гараад ирсэн чи Камву ашгүй энэ хоёрыг түлхэн унгаагаад сүйнийг дагуулаад зүгтлаа. Чой ядж хахад нэмэлт хүч дуудсан болохоор бахан тусгаагийн цагдаа нараа буу зэвсгээ барьсаар л хүрээд ирдэг. Камву сүйн хоёр нэг газар нуугдан зүгтэх аргагүй хүндхэн байдалд орох үед Хейди гарч ирэн Камвуг зүгтхийг тушаагаад бит хоёр өвчрөө болоод зүгтчихнэ гэж хэлснээр Камву тэндээс амжилттай зүгтан гараад гүйжитэл Вомбин чойгийн машинд байсан дуулахтаа шимэгчийг нөгөө өгсөн утгаар нь зүрх рүү нутгалан хөнөөж байгааг хараад бүр гайхчихж байгаа юм чин. Шимэгчдийн тэмдрүүлээр хийсэн утгаар худгалж байгаа шалтгаан гэвэл мань нөхрийг хүн биш шимэгч алсан мэтээр харагдуулах гэсэн оролдлого байгаа байхгүй юу? Энэ үед сүйн тэндээс эвтэйхэн зүгтах гэж байхдаа цагдаа нарт баригдчихнө. За тэгээд нэгэнд баригдсан учраас Хейди буцан нуугдаж сүйн ухаан алдаад унаад өгөхөө чолмын сүйнийг хамгаалж тэр шимэгч бишээ та нар андуураад байна буудаж болохгүй шүү гэд сүйнийг биеэрээ хамгаалж явах үеэр чой дуулахтаа шимэгч нь алуусан тухай олж мэдээд бүр бөөн уруулсноо нөхрийнхөө алуусан цогцсноос дуулгын тайлж авчираад сүйнд өмсүүлчт юм да. За ингээд сүйнийг өндөржүүлсэн хамгаалттай авч яваад бааз дээрээ авчирсан байлаа. Ингээд цагдаагийн генералуудтай холбогдсон нөхцөл байдлын талаар хуралдаж эхлэх үеэр чолмын сүйнийг өмөрөн урлаж та нараа гимгүй явж исэн үний толгой тэр төмрөө угалдаг нь яаж байгаа? Яаж шимэгч гэж мэдээд байгаа? Өчнөө шинжилгээ аваа үстэй. Шинжилгээний дүгнэлтэд танилцуул. Гэх үеэр цагдаагийн хурандаачаас шинжилгээний дүнг асуудаг. Шинжилгээгээр сүйний тархинд ямар ч шимэгч илрээгүй юм байна л да. Гэсэн чи чой мөрдөгч урлан наад сүйн чинь шимэгч мөн. Би бүр мэдээд байна. Бодвол ямар нэгэн мутацид орсон шимэгч байх. Тэглээч бид шимэгчдэг илрүүлэх төгс аргыг олоогүй л байгаа штэ. Гэх зэрэгээр бухимдаад эхэлдэг. Цагдаагийн дарга тэдэнд хандаж наад охин чинь шимэгч биш байвал том асуудал үүснэ. Тийм болохоор манай төв байранд авчир. Бид эндээ өөрсдөө нарийн шалгаад үзье гэсэн тушаал өгнө. Энийг сонссон Вомбин чолмын тандаж наадуул чин төв байрандаа сүйнийг аваачж байгаа тархийн задлаад алаад айчих үедээ гэж нэг худлаа санаа зовсон аятаа хэлэхэд чолмын олон зүйл бодож байх шиг. Сүйн эртэд баригдсанаас хойш бүрэн комонд орсон бөгөөд одоо болтол сэргээгүй байгаа юм байна. Энэ үед сүйний дотоод ухамсарт Хейди харагдах ба би чиний тархин доторх шимэгч чинь байна. Хэрвээ чи одоо буцаад сэргүүлээ төмөр дуулган дотор байгаагаа мэдрээд зүрхний даралт чинь ихсэж би чинь их муудах учраас чиний оюун санаа гадаад ертөнцөөс төр тасалдсан байгаа гэж хэлдэг. Энэ бол чивд хоёр нүүр тулж ярилцах анхны бөгөөд сүүлийн учрал байх гэж хэлээд сүйний амьдралдаа тулж байсан зүйлсийг эргэн сануулнаа. Сүйнийг баг байхад нь ээж нь хаяад явсны дараа аав нь өдөр болгон зоддог байсан учраас нэг өдөр тэсэлгүй цагтаад хэлснээр аав нь баригдан шоронд орж л дээ. Гэвч ойр тойрных нь хуршууд ийм жоохноос аавыгаа барьж өгсөн. Энтергээд яг л мангас харж байгаа юм шиг ширтэж байсан гэдэг. Гэхдээ сүйнд ганц итгэж амьдрах найдвар өгсөн хүн бол чолмын мөрдөгч байсан юм байна гэдгийг бид эндээс олж мэднэ. Сүйн чолминоос гуйсаар угаад ээжийнхээ аягийг олж аваад утсан боловч ээж нь шинэ амьдрал зохиосон байсан учраас охины харангуйтаа хэдэн төгрөг сарвааж дахиж битгий ирээрэ гэж хэлснээр сүйний зүрхийг бүрэн шархлуулж л дээ. За тэгээд сүйн Хейди дуурлаж би өдөр хоногийг ингэж аргацаач амьдрмааргүй байна. Тэр өдөр чи намайг яах гэж аварсан? Намайг өхүүлчихгүй яасан. Тэр өдөр чивд хоёр нэгдээгүй бол хоёулаа өөхөх байсан гэж сануулнаа. Энэ үед Камву орон нутгийн автобусанд суугаад хотоос явах гэж байх үедээ чолминд баригдчихна. Мөрдөгч Камвуг машиндаа гавалж суулгаад чамааг хэсэг дээрээ аваачиж байцаана. Гэхэд Камву урлан юу яриад байгаа юм бэ? Танаа цагдаагийн газар дээр чинь мангас байгаа штэ. Би л очихгүй. Энтергээд байхаар нь гайхан юу мангас? Чи юу яриад байгаа юм гэтэл танаа цагдаа нарын нэг нь эртэдийн дуудахтай шимэгчийг алсныг би харсан. Та нар дунд шимэгчд байгаа гэж авдیں۔ Да.
Чолмын бүр гайхаж бид нар өглөө болгон рентгенээр орж шалгуулдаг. Бидэн дунд урагч байхгүй. За чиний хэлсэн үнэн бол алив заагаадах. Хинний гээд цагдаа нарын зургийг харуултал Камву энэ байна. Гээд чолмын хамтрагч Вомбинийг зааснаар чолмын царай хувьсгийж сэжиг төрж эхэлдэг. За ингээд Камвугийн үгэнд итгэсэн чолмын сүүн юу тохиолдсон талаар бүх зүйлийг Камвугаас нэг нэгэнгүй сонсоод бүр шок. Тэгснээ Камву тандан өнөөрөө сүүнийг төв цагдаагийн газар руу шилжүүлнэ. Тэнд сүүн очлоод бол үхэж магадгүй. Тэрнээс өмнө оргуулах хэрэгтэй байна. Сүүнийг оргуулсны дараа би цагдаагийн дарга нартаа уулзаад та хоёрын аюулгүй байдлыг зохицуулна. Надад итэг заа юу гэж хэлээд сүүнийг хамгаалж явах ажилтны хувцсны өрөөний байршлыг зааж өгөөд цагдаагийн байр руу Камвуг нэвтрүүлдэг. Камву зэрэгт явжсэн болохоор ганц цагдааг цохиод унгаачна. Гэт яваа ортол болчин ширмэс болсон цагдаа зогсож шүү. За ингээд мань цагдаатай нэлээд зодтолдож байгаад ашгүйнэг ухаан алдуулж аваад хувцсыг өмсөөд сүүнийг авч явах контейнерт амжилттай ороотглоо. Гэтэл энэ үед нөгөө урагч Вомбин чинь номлогч руу яриад 30 минутын дараа 39-р хурдны замаар сүүнийг тээвэрлэх гэж байна гэж цагдаагийн мэдээллийг дахиад өгдөг. Тэгснэ энэ мэдээллийг өгснийхөө төлөө 100 сая вон авахаар л боллоо. Харин шимэгчтэй үед сүүнийг цагдаа нарын гарт байлгах нь тэднийг судлах сайхан боломж учраас яаж игээд сүүнийг олж устгах нь чухал байв. За ингээд цагдаа нар асар өндөр хамгаалтын дунд сүүнийг тээвэрлэн хөдөлж эхэлнэ. Энэ үед чолмын нөгөө урагч нөхөртөө нэг машинд байхдаа нилээн болгоомжтой дуу муутай яваад байгааг анзаарсан Вомбин та чи өнөөдөр яасан дуу муутай бие барьсан байгаад байна гэж авд юм да. Уухан сүүнд санаа зовоол тэр гэж хэлсэн чи Вомбин хэлсэнд нь итгэсэнгүй болтой. За ингээд 39-р хурдны зам руу ороо явж итэл зам төгжирсэн байдیں۔ Чоймөрдөгч юу болоод байгааг очиж шалгаадах гэж өргөцсөний дагуу тусгайгийн цагдаа нараа юу болсныг очиж шалгахтал хоёр машин хоорондоо мөргөлдсөн. Нэг залуу цаашаараа зогсож байна. Осол гарсан байна дарга гэж хэлж амжаагүй байтал мань залуу шимэгч болон хуурайд цагдаа нар руу дайрах гэж оролцсон ч тэр дор нь буудаад хөнөөж ирхэн. За ингээд шимэгч дайрсан учраас ард байсан цагдаа нараа буу зэвсгээ агсаад бөөнөрөө гүүрэн дээр гараад ирнэ. Гэтэл баахан шимэгчд гарч ирээд цагдаа нар руу дайрж эхэлснээр гүүрэн дээрээс хүмүүс сандралтан гүйлдээд бөө юм болно. За тэгээд энэ олон дундаас хинж шимэгч байж магадгүй тул нэлээд ядаргаатай нөхцөл байдал үүсээ байж итэл чоймөрдөгч инээснэ. Эднэр сүүнийг авахар ирж л дээ гэж хэлээд жолоочоо буцаад явжээ гэж тушаагаад өөрөө машинаас өсрөн буугаад шимэгчдтэй алцаж эхэлдэг. Энэ үед чолмын машинаас буугаад тэр хавьд байгаа энгийн иргэдийг хамгаалan цагдаагийн үргээг гүйцэтгэж байх үеэр нөгөө урагч нь худлаа жүжиглсэн л явжээ. Сүүнийг тэрвэрлсэн машин буцаж эргээд явах гэж байх үеэр машинтай шимэгч мөргөөл зогсон. Тэгснэ жолоочийг нь хэд сүлбэж алах үеэр Камву сүүнийг сэргээчих гээл ёстой 9 шидээр дуудаж байна. Даанд сэргдэггүй. Тэгэхээр нь сүүний дуулахыг тайлах удирдлагыг газар унсан цэргийн карманаас авч итэл нөгөө чойч нь ирээд Камвутай ноцолтоод эхэлнэ. Энэ үед сүүний машин руу шимэгчд ирж исэн учраас чой тэдэртэй алдсаж эхлэх үед Камву энэ боломжийг ашиглан сүүний дуулахыг тайлнаа. Ингээд дүрсэлэгдэн бүгдээрээ дахиад сүүний бодол руу орохоо Хейди сүүнд хандаж чи амьдрахыг хүсэхгүй байгаа ч чамд итгэж харилдаг хүн биш шүү дээ. Тэр хүнийхээ төлөө амьдр гэж хэлэх үед сүүн одоолныгийн мухан ордог. За тэгээд Камву сүүнийг дагуулад тэнд явж исэн машиныг дээрэмдэн сууж байх үед чой тэднийг харсан боловч шимэгчд дайраад байсан учраас яаж чадсангүй. Ингээд машиндаа суугаад зүгттал араас нь Вомби машинтайгаа гарч ирснээр чолмыныг машиндаа суулган дагаж эхэлнэ. Сүүний үед юу болоод байгааг ойлгохгүй учраас Камвугээс асууна. Камвуч сая болсон явдлыг хэлээд танаа ахтай хамт явж байгаа нөхөрч бас шимэгчтэй нэг гэж хэлэхэд сүүн бүр гайхаад явчихна. Би харсан. Эртээ тэр нөхөр нөгөө дуулахтай шимэгчийг алж байсан гэж хэлэхэд сүүн бүр гайхаа авж итэл араас нь дагж исэн Вомби машинаа эргүүлээд шал өөр тийшээ яваад эхэлтийн. Чолмын бүр гайхаж чи чинь яаж гинэ гэсэн ч нөгөөх нь юм дуурахгүй нэлээд явсаар угаадаа нэг хүлэмжийн гадаа очдог. Сүүн ардан дагж исэн ах нь өөр тийшээ явсанд гайхаж байх үед чихэнд нь нөгөө чимээ сонсогдож холгүйхан шимэгч байгааг мэдэрснээр ахтаа санаа зовж Камвуг машинаа зогсоо гэж хэлээд гараал хүйчин. Энэ үед Вомби машинаас бууснаа. Аха, бүгдээрээ олон жил цагдаад нойр холгүй ажиллалаа. Тэглээгээд бид нар юу хийсэн бэ? Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг л чүү төлж байгаа үстэй. Тэгээд саяхан надад нэг том боломж гарч ирснээр би атгаал авсан гэж хэлэх үед чолмын буугаа суглаа аваад чи чинь юу яриад байна? Чи ер нь Вомби яг мөн үү гэж асуухад аха би таныг болохоор л хэлж байгаамаа. Та бидэнтэй хамтарч ажиллавал мөнгө төгрөг албан тушаал гээд сайхан амьдрах хаалгач нэгдэнэ гэж хэлснээр би таныг нэг хүнтэй танилцуулъя. Гэхэд нөгөө бүлгийн удирдагч номлогч нь гараад ирнэ. Номлогчийг шимэгч гэдгийг мэдж байгаа болохоор чолмын тэр дөрөө зүрхэн тус газар нь буутахад шимэгч номлогчийн биеэс салангуудаа чолмын толгойг тасдан биеийг нь эзлээд авнаа. Яг энэ үед сүүн ирж таарах ба өөрийг нь ганц харилж байсан ахыг нь алсан дуурлан тэр дөрөө Хейдийг гаргаж ирээд чолмын бид орсон номлогч руу төмөр тастан шидснээр энэ хоёрын хооронд тулаан эхэлдэг. Хүчтэй тэмдрүүлгүүдээр бие биенийгээ хөнөөх гэж нэлээд алдсаж байх үеэр өнөөх Вомбин чинь сүүнийг буудах гэж байх үеэр ашгүй Камву машинтайгаа гарч ирснээр сүүнийг суулган тэндээс зугтдаг. Угаасаа тэгээд Хейди сүүний биеэс 15 минутаас илүү гарч чадахгүй учраас зүхтах замыг сонгосон энэ байв.
Вомби номлогчоос ардаас нь хөөхгүй мүү гэж асуухад тэгэх шаардлагагүй юм байна. Ийм хурдан зугтаж байгааг харахад энэ шимэгч нэлээд хүч тааруулалтай. Тэглэж би энэ шин биендээ дасах хэрэгтэй байна гэж хариулдаг. Энэ үед чой мөрдөгч сүүнийг алдсандаа бүр бөөн уур олон зогсож байх ба. Чолмины биед орсон номлогч Вомбиныг дагуулад цагдаагийн газар руу явж байгаагаар энэ удаагийн парт 2 маань төгснө. За тэгээд төгсгөлд нь та хэддээ энэ шимэгчдийн биологийн онцлогийн талаар хэд хэдэн зүйлс нэмж тайлбарлуулаад сонирхолтой байх гэж бодлоо. Шимэгчд хамгийн анх тэнгэрээс унсан тийм магадгүй хариг гарагаас ирсэн үү эсвэл дэлхийн хаанагтгээс гарч ирсэн үү гэдэг нь бол тодорхойгүй байгаа. Гэхдээ зарим хүмүүс энэ бол хүмүүсийн тоо толгойг хэдийгснээс болоод байгаль дэлхийн өөрийгөө хамгаалахын тулд хүмүүсийн эсрэг гаргаж ирсэн биологийн бүтээгдэхүүн гэж үздэг юм байлээ. За тэгээ шимэгчд өндөгнөөс гараад агуулдаа байх үед арьс нь маш мэдрэг гэрэлт орхино өгөх учраас тэр дөрөө амьд биетийн бие рүү орох шаардлагатай байдаг. Та сая төгсгөлд нь ч гэсэн харсан бах те. Чолмын номлогчийн зүрх рүү буудах үед бие нь шууд өгчөж эхлэнгууд шимэгч биеэсээ гараад тэр дөрөө чолмины толгойг тастан орж байгаа юм сте те. За тэгээд шимэгч хүний биед орон хүний махаар хооллож эсээ тижээдэг бөгөөд эсэн шаардлагатай үедээ кристалл шиг хатуурснаар сэлэм жад мэт батбөх болдог бол эсээ сунгаснаар хэдэн метр хүртэл сундаг тэмтрүүлээ гаргаж ирдэг байна. Кино маань Канвугийн талигачдууд яг юу тохиолдсон талаар харуулах ба Канву буруу нөхдөөдтэй нийлээд өршөр тавиад яваад байсан учраас дүүн өдөр болгон борибокс хэлгүй эрдэнэжиж хураадаг хүнд хүчээр ажиллахын ахыхаа өршөрийг дарах гэдэл зүтгэж явдаг байж л дээ. Ямар сайндаа хамт ажилладаг ах нь тэр Канву гэж залг дүүн ингэж зовж байгааг мэддэм болов ёстой нэмэр болохгүй дурак юм а гэж эхэлж байх вдэ. Ингээд бүсгүй орой гэрлэг бэртэл нилээ хүнд өвчтэй их чинь хөл дээр босоод ирсэн. Байгааг хараад нилээн гайхнаа. Энэ үед Канвугийн эгч Кюнхи аль хэдийн шимэгчээр халдварсан байсан учраас номлогчийг даган явлаа гэхэд дүүн эгчтэй санаа зовж та ч биехаа муу тавиаж юу явах тухай яриад байгаа. Гэхэд Кюнхи бүсгүйг алхаар шимэгчийн төрхөндөө орох үед бүсгүй айн тэндээс хумгийн зүхтаж гүйж агаад замын хажуугийн муу усны савг руу ороод Канву руу залгсан боловч нөгөөх нь уцаа авсангүй. Гэтэл удалгүй шимэгчд бүсгүйг олж ирээд зэрэлгээр хөнөөж өрхдөг. За ингээд дүрсшилжин орчин үед ирэх ба Канву сүүийн хоёр хаанаг тишээ зүхтахаар орон нутгийн автобусны буудлын дээр иржээ. Канву сайн найз Жиан руугаа ирээд танаа тэд тончи гэж гоохот найз нь ажил дээр байсан болохоор чи манайх руу очиод байжээ. Гээд гэрийн хаяг хаалганы кодо мессенжерээр явуулна. Энэ үед сүүийн чолминыг алдсандаа сэтгэл нь өвдөн нойлд нилээн уйлж байгаад удахгүй гарч ирэн мань хоёр Канвугийн найзын гэрийн зүг явдаг. Гэтэл яасан гэж Кюнхи Канвугийн гэрт очсон компьютероор нь нэвтрээд найзтайгаа бичсэн мессежийг нь хараад хаашаа очих гэж байгааг нь мэдээд авчна. Ёстой нохоо санаал гэж юм бах та. Парт 2 дээр гүүрэн дээр болсон үйл явдлын тухай ард иргэд бөөн шүүгэн болоод байна. Гээл цагдаагийн удирдлага хотын дарга бөөн уур. Ядж хахад сүүнийг алдсан гээд чой мөрдөгчийг загнаастай. Удахгүй эдний хотод маш том өдөрлөг болж ерөнхий сайд өөрийн биеэр ирэх юм байна. Тийм болохоор 3 хоногийн дотор хотод байгаа бүх шимэгчдийг олж устгах даалгаврыг чойд өгнө. Энэ үед чолмын мөрдөгчийн биед орсон номлогч яг л чолмын шиг их сайн жүжиглэж байна. Удалгүй Кюнхи залгаад сүүний хаангааг болсон талаар хэлэхэд явж чод устгах гэж тушаагаад чой мөрдөгчдөр очин шимэгчдийн нуугдаад байгаа шинэ үрийг нь осон талаар мэдээлэл өгөхөд чой нилээн гахаж та хоёр энийг хаанаас олж мэдсэн гэд сэжгэлж байсан ч шимэгчдийг устгах 3 хоногийн хугацаа байгаа учраас цаг алдахыг хүссэнгүй. Удахгүй ажиллагаагаа эхлүүлэхээр болдог. Энэ үед манай хоёр Канвугийн найзах руу ирэн арай гэж нэг амраа сууж итэл зурагтаар цагдаагийн дарга мэдээлэл өгж байх ба хотод байгаа шимэгчдийг устгах томоохон ажиллагаагаа эхлүүлэх гэж байгааг зарладаг. Сүүийн чолмины бие чимэгч орсон талаар цагдаа нарт хэлэх гэсэн ч Канвуг дургуутсаж юу яриад байгаа юм бэ? Тэгж жагаад хоёулаа өөрсдөө баригчуул баларна. Би найзаасаа хэдэн цаас зээлэтгэе. Тэгээд хоёулаа бүр хөдөө явж хэсэгтээ нуугдацгаая гэж хашрилж ийн мань хүн. Ингээд сүүийн Канвуг унтсны дараа чой мөрдөгч рүү залгаад танаа цагдаа нар дунд шимэгч байгаа гэд хэлтэл чой мөрдөгч хоёулаа биечлэн уулзаж байгаад ярилцъя гэж хэлснээр энэ хоёр уулзах газараа товлоно. Сүүийн Канвуг унтж байх үед нь гараад яваад өгөх ба энэ үед Канвугийн найз Жион гаднаас орж ирэн Канвуг сэрээлээ. За тэгээд асуугаад байсан мөнгө ч бас хөөрхөн бэлтжижээ. Гэтэл Канву сүүнийг хайж болохоор найзынхаа машины түлхүүрийг аваад гарна. За тэгээд чой товлсон газараа яваа очтол сүүийн бас санаатай. Яг эсрэг талын барилга дээрээс гараад ирд юм да. Сүүн өөрийгөө хагас хүн хагас шимэгч гэж өмнөө хэлэх ба чолмын мөрдөгч нүдэн дээр нь алуулж түүний биеинд шимэгчдийн удирдагч орсон тухай хэлтэл чой угаасаа итгэсэнгүү. Чолминоос гадна вомбийн мөрдөгч бас тэдний нэг гэж хэлээд ч нэмэр байсангүй. Тэр хоёр мөрдөгч харин ч шимэгчийн үрийг олоход бидэнд их тусалж байгаа. Чи биднэрт тэгжиг санаа зовоод байгаа юм бол бидэнтэй хамт яв гэж хэлэх үед чойгийн цагдаа нар нөгөө дуулга барьсаар л гараад ирнэ. Ганцаараа ирнэ энтер гэж байсан худлаа л байж. Замн нь баригдсан ч хоёр дахь баригдана гэж юу ахав. Хейдэ гарч ирэн шууд л барилгын дээрээс өсөрч буугаад зүхтааж итэл ашгүй Канву өөрийг нь хайж явахдаа тааран тэндээс өвтөр төргөн зүхтнаа. Одоо сүүн юм биш Хейдэ гараад ирсэн байгаа штэ.
Тэгснээ Канву тандаж Сүүийн байнга өөрийгөө эрсдэлд оруулсан алхам хийгээд байх юм. Бас сүүлийн үед сэтгэл санаа нь муу байгаагаас болоод хоол ундж идэхгүй байгаа нь надад нөлөөлөд байна. Би одоо буцаад унтлаа. Тийм болохоор дараагийн хэдэн цагийн турш Сүүинийг аюултай газар аваачиж болохгүй шүү. Гэж сануулхад Сүүийн сэргэнэ. Канву Сүүинийг зэмлэж чи над хэлэхгүй яагаад явчихж байгаа юм бэ? Тэр эмгтэй цагдаад итгэх хэрэггүй гэж би зөндөө хэлсэн штт. Тэглээч Хейди дараагийн хэдэн цагийн турш унтах болохоор чамайг аюултай газар руу явуулж болохгүй гэсэн. Чи миний хажууд л харагдаад байж заа юу гэж хэлээ өжитэл Канвугийн найз Жион зурагтаар шимэгчдийн тухай мэдээ үзсэн. Юу болоод байгаа гайхан сууж байх үед Канвугийн хчийн биед орсон шимэгч болох Кюнхи найзынд нь хурж ирж байгаа харагданаа. Тэгээ угаасаа гэрийнх нь кодыг хүртэл мэдсэн болохоор хаалгаар нь яваал орлоо. Удалгүй Жионоос дуудлага ирж Канву өгшөн танаа их чирчээд чамайг асуугаад байна штэ. Чи хаана угаан гэж хэлэхэд Канвугийн царай хувирч яг хажууд чинь байна уу? Жиона худлаа шалтак хэлж байгаад наанасаа гар. Наад чинь миний эгч биш. Гээд хэлж байтал Кюнхи шимгчийн төрхөө харуулan утсын булааж аваад чи миний төрөлтэй хамт явж байна уу? 15 минутын дотор ир. Үгүй бол найзагч нь хөнөө шүү гэж занл хийлнэ. Сүүн энийг сонсоод шууд л найзагч нь очиж аврий. Тэд нар угаасаа намайг л хүсэж байгаа гэж хэлэхэд Канву харин уурлан Хейди гарч ирэхгүй штэ чи яваад чуулаа шууд л алуулна гэсэн ч Сүүн зөрүүдлэн тэд нар намайг өөрсдийнхөө нэг гэж бодноо. Тэглээч надаас болж дахин нэг хүн өхийг хармааргүй байна гэж хэлээд мань хоёр Жионих руу явж очдог. Сүүн Хейдигийн дүрд орон наад хүнээ явуулчих. Би танаа талд ороход бэлэн байна. Энтергээ жүжиглэлтэл Сүүний шимгч нь унтаж байгааг Кюнхи тэр дороо мэдчихгүй яхав. Шимгч тархич нь яагаад бүрөө эзлээгүй нэ сонирхол тойл. Гэхдээ чам шиг мутант амьд байгаа нь бидний оршин тогтнолд аюул учруулад байна. Тийм болохоор чамааг энд чинь зүйл тусгана. Гээд дайрах үед ашгүй Канву гарч ирэн галын хор шидэж Сүүнийг авраад найзгаа зүхтаалгах гэж оролцсон ч чадсангүй. Кюнхи найзыг нь хэдэн 10 удаа зон амийг нь хөнөөж орхих ба. Сүүн Канвуг дагуулаад тэндээс умхамгүй зүхтаацгаана. Игч дүү хоёроо за одоо ингээд ганц найзыгаа шимгчэд алдсан Канву бүр бөөн уруулж муу новчнуудыг бүгдийг наална. Энтергээд их л бухимдаж байна өрхий. Энэ үед цагдаа нар шимгчдийн орогноод байгаа үрлүү дайрахад бэлдэж явах үеэр Чой юмыг аж мэдхгүйгээд Вомбины үснээс зулгаан шалгаад үтсэн ч сэжигтэй юм байсангүй. Энэ үед манай хоёр сүүлчийн удаа Чой руу дахин залгаж Чолмын Вомбийн хоёулаа шимгч бас наад шимгчийн үүргээд байгаа чинь занга шүү гэж анхааруулсан ч Чой мөрдөгч. Би Вомбины үсэг зулгаагаад үтсэн зүгээр хүн л байлээ. Хэрвээ та хоёрын хэлж байгаагаар энэ занга байх юм бол би явж ороод өгнө. Хэрвээ би өгчвөл та хоёр нь ярьсан яриагаа бичиж аваад тагнуулынханд аваачих өгөөрэй гэж хэлээд уцаа салгадаг. Номлогчийн хэлсэн үүрэнд нэрэл бахан шимгчд байж явах бөгөөд цагдаа нар гаднаас орж ирээд бүгдийн шүршин хөнөөж эхэлдэг. Энэ үед Кюнхи үүрэндээ буцан ирж байх үедээ тэнд бөө юм болж байгааг харан гайхаж байтал тэдний удирдагч өөрийнхөө төрлийг буудан хөнөөж байгааг хараад удирдагч нь өөрсдөөс нь урууж яг л хүмүүстэй адил болсныг ойлгох шиг боллоо. За ингээд цагдаа нар энд байсан бүх шимгчдийг хоморглон устгасны дараа Чой Сүүн рүү залгаад чиний хэлсэн шиг занг байсангүй. Харин ч бүгдийг устгачлаа. Одоо манай улсад байгаа цорын ганц шимгч чийл үлдчихэд байна гэж ёжлын хэлхийг сонсоод манай хоёр бүр гайхна уу. Чолмины биед орсон номлогчийн шимгч яг ямар зоригтой байгааг гайхан сууж байх үеэр Канву гинэт хэрвээ тэр шимгч хүмүүсийг удирдах санаатай байвал яах вэ? Улс төрчийн биед орох гээд байгаа юм шүү. Удахгүй хотод ерөнхий сайд ирнэ. Айгүй бол ерөнхий сайдын биед орох санаатай байх шиг байна гэж авд юм да. За одоо бүгдээрээ шимгчдийн талд ажиллаад байгаа нөгөө урууг цагдаа ч яаж яваад эдний талд орсон флашбекийг үзцгээнэ. Вомбин гэж энэ нөхөр гэрих нэрээ сүмд явдаг байсан байл л да. За тэгсэн сүмийнхэн пастор сүүлийн хэд хоног харагдахгүй байсан болохоор сүмийн гишүүд нь санаа зовоод харна. Вомбин номлогчтой уулзахаар гэрлүүн очиж явж ороод мэндэлсэн чинь номлогч сонссон чинчгүй амандаа юун мэддэхгүй бовтнаад харна эхнэртэй нь уулзах гэтэл эхнэр нь нүл цус олцсон алуусан байдалтай байгааг хараад Вомбин номлогч эхнэрээ алдсан байна гэж бодоод бууга гаргахын завдалгүй номлогчийн толгой хуваагдан задраад шимгчийн төрхөн гарч ирнэ. Вомбин ч айж орлоод боо юм болтолоо шимгч түүнд хандан чи цагдаа гэдэг нь үү? Манай төрлийнхэн зөвхөн хүн итгэл байгалийн өгөгдөлтөй. Гэхдээ би чамайг итгэхгүй. Харин болзол тавь. Хүмүүс та нар бүлэг үсгэн бие бинийгээ захирж иж оршин тогтнодог нь надад их сонирхолтой санагдаж байна. Би зүгээр л хүний биед оршиж амьдрмааргүй байна. Би танай улсыг удирддаг хамгийн том хүний биеийг авмаар. Оронд нь чамайг хүссэн албан тушаалт чинь аваачиж хүссэн мөнгө чинь өгье гэсэн санал тавьснаар энэ хоёр хамтарч гисэн байлээ л дээ. Шимгчиж гэсэн яг л хүмүүс шиг бүгд өөр өөрийн гэсэн үзэл санаа, итгэл үнэмшилтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа байхгүй юу? Кюнхигийн бид байгаа шимгч жишээ нь өөрийнхөө төрлийг аюулгүй байлгахын тулд Сүүнийг устгах гэж явж байхад номлогч харин хүмүүсийг удирдахын тулд өөрийнхөө төрлийг юм чинээ бодолгүй бүгдийг нь устгаж байх жишээ нь. Мингээд Чолмины биед орсон номлогч олон нийтэд хандан мэдээлэл өгөх бөгөөд цагдаагийн тусгай ажиллагааны үр дүнд Солонгост үрлээд байсан бүх шимгчдийг устгасан. Харин одоо хоёр л шимгч амьд байгаа. Гээд зургийг үзүүлэх ба нэг нь манай Сүүн, нөгөөх нь Кюнхи. Энэ хоёр шимгчийг харуул та бүхэн цагдаагийн газар руу даруй мэдэгдэрэй. Ордож болохгүй шүү. Их аюултай. Гэх мэтчлэн яг л ард иргэдээ санаа зовж буй хүн шиг их л сайн жүжиглж гинөө энэ шимгч.
Гэхдээ номлогчийн энэ байдлыг харсан чой мөрдөгчдөө нэг л с ิจ гтэй санагдаж, та чин сүүнийг цагдаа нараас хамгаалаад боо юм болдог байсан хүн яагаад одоо гинэт ингэж өөрчлөгдөөд сүүнийг барьж өгөхөөд бидэнд туслаад байна гэж асуухад ард иргэдийн аюулгүй байдал сүүнээс илүү чухлаа гэж хэлээл өөрийгөө аваад гарлаа. Гэхдээ чойд чолмын мөрдөгчийн энэ байдал их л с ิจ гтэй санагдаж байлаа. Гэтэл Канвугийн утас руу Кюнхи залгах ба өмнөх өдөр нь л манай хоёрыг алчих гээд байсан одоо болохоор уулзаж ярилцъя. Та хоёрыг гэмтээхгүй гэд бахаар нь аюулгүй байдлаа бодолцсон олон хүнтэй газар уулзахаар тохирдог. Гэхдээ сүүн юм биш сүүний доторх Хейди гарч ирэн Кюнхитэй уулзах ба хоёр шимэгч анхудаа нүр тулан ярилцаж байгаа нь. Бид энэ ертөнцид мэдлээд хүний биедэл орохгүй бол ямар сул дорой хүчгүй билээ дээ. Тийм болохоор ч би бусад чимэгчдийнхээ төлөө бас бидний байгуулсан нийгэмлэгийн төлөө бүх хүчээ гаргасан. Гэтэл биднийг удирдах байсан шимэгч маань хүний нийгмийг удирдахын тулд өөрийнхөө төрлийг бүгдийг устгаж байхыг би өөрийн нүдээр харлаа. Тийм болохоор би түүнийг устгахаар шийдсэн. Чи ч бас надад тусал гэж хэлэхэд Хейди надад наа чи ямар ч хамаагүй. Би тэр номлогчийг алах гэж оролдвол өөрөө өөхөх эрсдэлтэй. Би амьд үлдэхийг илүүд үзэж байна. Гэж хэлтэл өнөөх нь амьд үлдэхээ. Амьд үлдэхэл чамд тийм чухал байна уу? Гэж ярилцчихтэл Канву игч дүүн найзыг нь алсан шимэгчээс өшөг авах гээд хутгаа далаагаад гүн ирсэн чи баригчлгүй яхав. Кюнхи түүн рүү хараад би одоо л чамайг ойлгож байна. Өөрийнхөө төрлийнхнийг алуулахад ямар мэдрэмж төрдгийг. Энэ залуу өхнө гэдгээ мэдж байсан ч намайг алах гэж дайрж байна. Амьд үлдэх нь түүнд чухал биш гэдгийг хэлэн сүүн рүү хараад чиний дотны хүнийг ч бас бидний удирдахч хөнөөсөн. Дайсны маань дайсан миний найз гэж хүмүүсийн үг байдаг. Хамтдаа түүнийг устгацгаая гэж хэлээд хоёр шимэгч нэг зорилгын төлөө хамтран ажиллагаар болно. Ингээд хотын соёлын удирдлага болохоор ажил эд бужигнжаах үеэр чой мөрдөгч эртээ далуулсан дуулахтай шимэгчийн шарахыг задлан шинжилгээгээр дахин шинжилүүлж дүгнэлтийн сонсоод бүр нэлээд гайхнаа. Хэдий шимэгчийн тэмдрүүлээр 100 алсан мэд харагдаж байсан ч сайн шинжилгээ үзтэл шимэгчийн тэмдрүүлийг дуурайлган хийсэн хутга байсан буюу дуулахтай шимэгчийг хүн зориудалсан нь тодорхой болдог. Гэтэл энэ үед дуудлага ирэн бааз дээр яваачтал сөүлээс нэлээд зайтай байх газар дахиад шимэгчд оргонж байж болцсошгүй үүр болцсон юм гинэ. Энэ үрийг олсон нь бас л нөгөө чолмын Вомби хоёр. Цагдаагийн дарга чой мөрдөгчийг хүмүүсээ аваад ийшээ очиж шимэгчдийг устгах гэж тушаах бөгөөд чойж тушаалаа аваад цэргүүдэд дагуулсан явж явах үед өдөрлөг дээрх ерхий сайдын хамгаалтыг чолмын Вомби хоёр хариуцсан үлдэж байгааг хараад нэлээд гайхаж олон юм бодоол эхэлнэ. Ингээд дуудлага ирэхээр навтал энэ удаад сүү юм биш Хейди байна. Анхудаа шимэгчтэй ярилцаж үзэж байгаа болохоор чойд маш сонирхолтой санагдаж юу гэсэд байгааг нь асуухад Хейди чолмын мөрдөгчийн биед номлогчийн шимэгч орсон байгаа. Харин наад хамтрагч нь бол хүн. Чиний дуулахтай шимэгчийг асан нөхөр штэ. Одоо хотын өдөрлөг дээр ерхий сайд алуулж түүний биед шимэгч орох гээд байна. Хэрэв бид нар түүнийг алж чадахгүй бол чи ирээд алах ёстой шүү гэж хэлээд уцаа таслана. За ингээд чой мөрдөгч бүх зүйлийг эргцүүлэн бодоод ялтчгүй сүүний хэлсэн нэлээд үнний ортон байна гэж бодан цуваагаа ирэхийг тушаахад жолооч нь ахлахаа генералын тушаалчтэй гэд бахарна би хариуцлагаа өөрөө хүлээн эрг гэж загнаад хотын өдөрлөг рүү буцан явцгаадаг. За ингээд өдөрлөг эхэлж ерхий сайд ирсэн хотын иргэдтэй танилцсан явж явах ба Канву түүнийг ажиглан дагж идэг. Гэтэл энэ үед нөгөө номлогч нь олон нийтийн нүдэн дээр ерхий сайд руу дайрах гээд шимэгчийн төрхөө ил гаргаад хамаг хүмүүсийг алж хитан өмнө дэгдээд эхэлдэм да. Тэгсэн нөгөө Вомбин чинь нэг сайн хүний дүрэ гаргаад ерхий сайдыг дагуулan тэндээс холдох бөгөөд чой мөрдөгчөөс ашгүй амжиж ирд таарна. Ингээд цагдаа нар номлогчийг баахан буудаж агаад цогцын шалгалтал шимэгч нь айл хэдийн бие орхиод зүхтаацсан байт юм да. Гэтэл нөгөө Вомбин чинь шимэгчийг хувцсандаа нууцсан байсан бөгөөд хөнгүү газар очингуудаа суллан гаргахтал ерхий сайдын хамгаалагчийг тэр дор нь алаад хайчна. За одоо ингээд хүсэн хүлээж байсан ерхий сайдын биед орох гээд үсэртэл Кюнхи түүнийг зогсоодог. За ингээд энэ хоёрын оронд тулаан эхэлж байтал Вомбин гээд дураагч нь Кюнхиг араас нь буудд юм да. Хаачиж Канву гарч ирснээр мань нөхрийг зөгчнугаагаад ерхий сайдыг хамгаалж эхэлдэг. Гэтэл номлогчийн шимэгч хүний биеэс салцсан мөртлөө яасан ч бүхтэн ийш тийш үсрэн Кюнхигийн толгойг эргүүлж агаад биеийг нь хэд хэд солон алж өргөх үед Кюнхи Канвугаас уучлалтгүйн эгч дүү сайн эзэг нь алсандаа маш их харамсаж байгаагаа хэлээд амьсгаа ураадаг. Энэ үед Канву ерхий сайдыг аваад арын алгаар гарч зүхтах ба Вомбин дурак шимэгч тандан чи хэр удаан тэсгэр байна? Яна одоо орж өөр би ялгадаа гэж хэлхийн завдалгүй Вомбины толгойг тастаад түүний биед номлогчийн шимэгч орчноо. Карма гэж юм шүү дээ. За ингээд Вомбины биед баг зэрэг дасж агаад ерхий сайдын араас хөө явтал Канву ерхий сайд хоёр нэг ширээний ард орсон байгааг хараад алах гэж дайрсан ч Канву сэргэлэнтэн тэнд байсан салютуудыг асан анхаарлыг нь татах оронд ерхий сайд гарч өгөх гэж байхдаа хөл алдаад номлогчд баригдчихнөө. За ингээд номлогч ерхий сайдыг яг алах нь гэтэл ашгүй сүүн орж ирснээр дахиад ерхий сайдын ам аврагддаг. За ингээд Канву ерхий сайдыг авч гарan хамгаалагч нарт нь аваач үхвээр сүүн номлогч хоёрын хооронд галгарсан тулаа орно. Номлогчийн хувьд дөнгөж шин биендээ ороод удааг байгаа учраас сүүнд дийлдэх шинжтэй улаадаа харна зүхтаад арын өрөөлөө гүгээл орж ийн. Сүүнчээс араас нь гүгэ ортол нэг газар нуугдсан бололтой.
Чи яагаад бидний талд биш хүмүүсийн талд ороод байдیں гэж авч байна. Хейди энэ үед харин хүмүүс ч бай, та нар ч бай. Аль нь ч бидний шиг мутантуудыг хүлээн авахгүй штэ. Бас чи хэд хүнтэй адилхан санагдаад байсан учраас сэрэмжилсэн юм. Гэж хэлтэл номлогч нэх муухай нэснэ. Чиний зөв өө. Бид нар чамайг алахын төс болж байсан. Хүмүүс олуулаа нийлэхээр хитэг хүчтэй болон бүлэг үсгдэг. За тэгээд бүлгийн удирдагч гээд хүндээ хамаг хүч чадал эрх мэдлийг өгдөг. Бид тэр эрх мэдэлд хүрч чадвал юу хийж болохыг боддоо. Гэж хэлээд Хейдиг ч бас өөртөө нэгдэж хүмүүсийн нийгмийг захирахыг санал болгох үед мань нөхрийн тархин онгорхой байх бөгөөд толгоондох шимэгч нь биеийн хоёр хэсэг болгон хуваагаад нэг хэсэг нь сүүний ард нуугч идэв юм да. Энэ шимэгч бусад шимэгчтэй харьцуулахад их биеэсээ салаад нэлээд удаан байж чаддаг. Өөрмөц чадвартай бололтой. Энэ үед гаднаас чой мөрдөгч бууга барьсаар орж ирэх ба чойг харсан бомбын шуудал наадха бууд наад ма хогийн шимэгч зүйл дуусга гэх зэрэгээр орилж эхлэх үед номлогчийн тархинаас салсан шимэгч нь чойг алах гээд үсрэхтэй зэрэгцэн Хейди чойг хамгаалах гээд тэмтрүүлээрээ далааж явах үед чой сүүнийг яг будах гэж байсан ч бомбины тархийг цонхны тусгалд харснаар эргэл зэгцүүлгүй бомбиныг буудаж эхэлдэг. За ингээд бомбиныг хид хид буудан хөнөөж өргөх үед биеэсээ салсан шимэгчинч мөн Хейдид хэрчүүлэн эцэст нь нэг номлогч гээд ядаргаатай шимэгчийг энэ хоёр хамтран буулгаж авлаа. Чой Хейдигээс чи яагаад намайг аварж өөрийнхөө төрлийг алсан бэ гэж асуухад сүүн яг л тийм үйлдэл хийх байсан л гэж авч байна. Сүүн чамд итгэдэг болохоор би ч бас итгэсэн юм. Сүүнийг сайн харж хандж байгаарай гэж хэлээд унтаад өгнө. За гаднаас Канву орж ирээд сүүнийг тэврээл уйлж унжаад бөөйн болоод байхаар нь Чой тэр хоёрыг баривчлах биш харин эмнэлэг дуудан өгтөл туслах нь гайхаж ахлахаа сүүн чинь шимэгчүүстэй баривчлахгүй мó гэхэд үгүй энэ хоёр хоёулаа л энгийн хүмүүс гэж хэлж байгаа нь одоо л сүүний хэлсэнд итгэж байгаагийн илрэл бололтой. За ингээд энэ явдлаас нэлээд хэдэн сарын дараа сүүн маань GS25-д цагийн ажилтнаар ажилд оржээ. Ажил дээр үежилтэл удалгүй Канву ирэн тэр хоёр ярилцахаар алхаж байхдаа Канву чой мөрдөгчийн багт ажилд орсон тухайгаа хэлэн бүр хувцас хүртэл авч өгсөн л гэж авч байна. Харин сүүний үед сүүлчийн явдлаас хойш ямар нэгэн аюулд ороогүй учраас Хейди одоо хүртэл гарч ирээгүй байгаач чи ганцаараа биш шүү гэсэн загтлыг бичээд карманд нь хийцэн байдیں۔ Чой мөрдөгч Канвугаар дамжуулан сүүнд ажилд орох санал тавьсан бөгөөд бодож байгаад хариугаа хэлээрэй л гэсэн юм байна. За ингээд энэ хүрээд шимэгч хүн хоёрын маань тулсан адал явдал өндөрлж байна. Гэхдээ киноны төгсгөлд чой мөрдөгчтэй нэгэн залуу уулзах ба энэ залуу бол Шиничи Изуми буюу миний өмнө оруулсан шимэгчд парт 1 2 гээд Япон улбарын гол дүр байгаа. Яг л манай сүүнтэй адилхан бас л хүн шимэгчийн эрлийц бөгөөд нэг ялгаа нь гэвэл мань залуугийн баруун гар нь шимэгч. За ингээд чой мөрдөгчд өөрийгөө танилцуулан тэр хоёр ярилцаж байгаагаар энэ удаагийн кино маань ийхүү төгснөө.